Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн цаашид бүх төвшөнд чанартай үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг бий болгох, багшийн ажлын байран дээрх хөгжлийг ханган зөвлөн туслах ажлын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа тус сургалт зөвлөгөөнд Ховд Увс, Баян Үлгий, Завхан, Говьалтай аймгийн цэцэрлэгийн арга зүйч ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдгээд 472 хүн хамрагдаж байна. Зөвлөгөөнийг Ховд аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Дүгэрж Авнэж өгүүлсэн бол боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Баатар Бэлэг үндсэн илтгэл мэдээллийг танилцууллаа. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Баатар Бэлэг зөвлөгөөний эхэнд хэлсэн үгэндээ улс орны хөгжлийн шинэ гарцанд боловсрол гэдгийг тодотгоод цэцэрлэг сургууль нь хүний хөгжлийн төв байх ёстойг онцолсон юм а. Тэгэхээр Монгол улсад боловсрол, орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш багш нарын их хурлыг 7 удаа зохион байгуулсан байна. За Монголын багш нарын улсын зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулсан. За эдгээр хурал зөвлөгөөнүүдээр багш нар маань өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагаа, салбарын бодлого, үйл ажиллагаа болон өөрснийхөө багшлах, заах, ур чадвар, ажлын байран дээр гарч байгаа маш олон асуудлуудаар дуу хоолойгоо сонсгож, зөвлөгөө хурал болгоноос зөвлөмж, тогтоолууд, шийдвэрүүд гарч байсан. За эдгээр тогтоол шийдвэрүүд, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн төлөө боловсролын яам өнгөрсөн хугацаанд бас хичээл чармаалт гаргаж ажиллаж байгаа. За өнөөдөр ч гэсэн бид нар бас энд цуглаж, хоролдож, сургалт, семинар хийж байгаа нь бас эдгээр зөвлөгөөн хурлуудын тогтоол шийдвэрүүд, за мөн Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахын төлөө бас яаж энэ ажил байдлаа сайжруулах уу гэдэг тал дээр санаа бодлоо ярилцах гэж ингэж цугласан гэж бас нэг талаараа үзэж болно. Энэ удаагийн сургалтыг би одоо 2 үндсэн ажил хөдөлთა сургалт болж байна гэж ингэж харж байна. Сая би зөвхөн оролцож байгаа сургалтын менежерүүдийн мэргэжлийн байдлыг нь харахад одоо математик, физикийн чиглэлийн хүмүүс бол үндсэндээ нэг 25 орчим %. Түүх нийгмийн ухааны хүмүүс ихэд 12-3%. Тэгээд одоо хим, биологи гэхэд нэг 6-7% гэж танилцуулагдлаа. Энэ бол нэг мэргэжлийн хүмүүс бие биенээсээ суралцах, адилхан одоо ачаа өгч байгаа усууд зовлон жаргалаа хуваалцах энэ өргөн боломжийг олгож байгаа. Та бидэнд бие биенээсээ суралцах асар их тийм шаардлага бий. Иймээс энэ одоо ойролцоо бүс нутгийн улсууд бие биенээсээ суралцах хамгийн ийм өргөн боломжийг олгож байгаагаар одоо нэгд ач холбогдол нь оршиж байна гэж би ингэж ойлгож байна. Хоёр дахь асуудал мэдээж энэ шинэ хичээлийн жилийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй ямар технологиор хэрхэн яаж үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал дээр номын дуу сонсноо гэж би ингэж ойлгож байна. Ийм учраас энэ хоёр томоохон зорилтыг хэрэгжүүлж эргэж очиод одоо сургууль танхимдаа багш нартай мэдээж ихээхэн одоо үр дүн авчирч шинэ хичээлийн жилийнхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн агс дэвшил авчирна гэж ингэж харж байна. Тийм учраас та бүхнийхээ одоо сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсье. 2019-с 2020 оны хичээлийн жилийн эхэнд боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас энэхүү сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь энэ хичээлийн зорилго зорилт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Сургалтын технологи хариуцсан эдгээр ажилтнууд хөтөлбөр хэрэгжүүлэх ур чадварыг багш нарт ажлын байран дээр нь эзэмшүүлэх, тэдэнтэй байнга хамтран ажиллах замаар хэрэгжилтийг хянах, үнэлж дүгнэх арга зүйг эзэмшүүлж, байгууллагын менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулах, тодорхой шийдлийг боловсруулах нь энэхүү сургалт зөвлөгөөний нэг зорилт болж байгаа юм а. Тэгэхээр 2019 онд боловсрол, соёл шинжлэх ухааны, спортын яам, боловсролын хүрээлэн болон бусад харийн агуулгуудтай хамтраад сургуулийн өмнөх бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийсэн. Тэгэхээр урд өмнө нь бол яг сургалтын хөтөлбөрүүдийг тухайн цаг үед нь тодорхой давтамжтайгаар дандаа өөрчилж шинжилж ирсэн боловч хэрэгжиж байгаа хөтөлбөртөө ингэж сайжруулалт хийжсэн тохиолдол ерөөсөй байхгүй. Энэ нэгдүгürt маш сайн туршлага болсон. Хоёрдугаарт нь энэ сайжруулсан хөтөлбөрөө Монгол орны өнцөг булан бүрт байгаа 44 мянган багшд хүргэх сургалтыг бид 8 сарын 15-наас 30-ны хооронд 3 шаттайгаар хүргэсэн. Тэр өмнө нь бас мөн л одоо юу гэдгийг нэг бүсийн сургагч багш
үндэсний сургагч багш, бүсийн сургагч багш, орон нутгийн сургагч багш, сургуулийн сургагч багш гэдэг яамнаас зохион байгуулж байгаа сургалтууд маш олон үе шаттайгаар яг тэр сумын төв дээр хичээл зааж байгаа багшд 5-6 дамжиж хүрдэг байсан бол бид нар шууд энийг багшд хүргэх юм таниулах сургалтыг хийсэн. Одоо энэ зөвлөгөөнийг бид нар яагаад ийм хугацаа алдахгүй богино хугацаанд дахиад ийм зөвлөгөө зохион байгуулж байгаа нэхэр нэгэнт хөтөлбөрөө судалчихсан, сайжруулсан хөтөлбөртөөгөө ажилтчихсан багш нарт тэр хөтөлбөрийг нь хичээл сургалтын дээр буулгах ажлыг дадал хэвшил болгохын тулд тэднийг яг удирдах чиглүүлж ажилладаг сургалтын менежер арга зүйчний зөвлөгөөнийг ингэж богино хугацаанд зохион байгуулж байгаа. Тэгэхээр одоо энэ зөвлөгөөний гол асуудал нь юу гэхээр яг сургалтын менежер арга зүйч нарын ажлын чиглэл тэднэрт байгаа ажлын ачаалал за багш нарт дутагтаад байгаа мэргэжил арга зүйн дэмжлэг энийг яаж нөхөж хүргэх юм бэ гэдгийг хоорондоо харилцан туршлага судалж бие биендээ одоо зөвлөж зааж ингээд орон нутгаараа очиод нэг дуутай, нэг хүүхдтэйгээр нэг мэдээлэл ойлголттойгоор ингэж үйл ажиллагаа явуулах боломжийг олгох юм зорилготой. Үндэсний хэмжээний сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. За энэ сургалт зөвлөгөө нийтдээ улсын хэмжээний цэцэрлэгийн одоо арга зүйчдийн маань 80 гаруй хувь нь бол хамрагдах 1500 орчим арга зүйч бол энэ одоо сургалт зөвлөгөөнд хамрагдана. Өнөөдрийн одоо баруун бүсэд зохион байгуулагдаж байгаа энэ сургалт зөвлөгөөнд одоо яг энэ баруун бүсийн 5 аймгийн сургуулийн өмнөх боловсролын арга зүйчдэн маань оролцож байгаа. Үнэхээр өдөр тутам цэцэрлэгийн одоо багшийн ажил бол нэлээд онцлог тийм ээ. Өдрийн 10 цагийн туршид хүүхдийн хөгжлийг эрүүл мэнд одоо хамгаалж, оюун ухаан, танин мэдгүй нийгэмшлийн хөгжлийн одоо бүрэн цогц байдлаар дэмжих дээр нь сургууль бэлтгэхийн ажлыг болов гардан гаргацдаг ийм онцгой ажилттай хүмүүс. Тэгээ өөртөө ч бараг цаг зав гаргах одоо амаргүй энэ одоо мэргэжлийн хүмүүсийн арга зүйн дэмжих хүүхдтэй ажиллах дарга барилын одоо илүү сайжруулах үүргийг бол арга зүйчд маань хүлээдэг. Тэгэхээр энэ арга зүйчд маань илүү одоо чадварлаг байж, илүү одоо багшид туслах одоо олон талын чадвартай байж гэмээр хүүхдийн маань хөгжилд илүү ахиц гарах юмаа гэдэг ийм үүднээс энэхүү одоо сурвалж зөвлөгөө болж байгаа. Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг манлайлал сэдвт сургалт зөвлөгөөнийг энэ сарын 10-наас 11-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна. Цаашид хөвсгөл өмнө говьд орнод болон нийслэлд төвлөрүүлэн зохион байгуулах бөгөөд зөвлөгөөний орон нутгийн сургалтад 1749, нийслэлийн сургалтанд 1181 буюу улсын хэмжээнд нийтдээ 2930 арга зүйч менежерийг хамруулахаар төлөвлөсөн байна.